Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Тэгээ энэ хүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүрээдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Хүнтэй уцаар ярьлаа гэсэн шалтгаанаар 39 настай эмэгтэйг зодож хөнөөжээ гэх гаршигтай мэдээ Эгүүрцэг эмээний 2025 оны 4-р сарын дугаарт нийтлэгдэж байсан. Уг хэргийн талаар өнөөдөр дэлгэрэнгүй хүрэхээр бэлтлээ. Сонсогч та бүхэн яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэрэгүүдийг та бүхэнд Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сангаас хүргэдэг байгаа. Тэг хин нэгний нэр төрөд хаалдах гэсэн бол санаа зорилго бол огтайхгүй зөвхөн сэрэмжлүүлэх үүднээс энэхүү хэрэгүүдийг бэлтгэж хүргэдэг байгаа шүү. Ингээ бүгдээрээ хэрэгтэй орцгоо. Уг хэрэгт шүүгдэгчээр татагдсан Д гэгчийн хувийн мэдээллийг нууцлсан байсан тул холбогдсон хэрэгээс нь шууд хүргэе. Шүүгдэгчтэй нь 2024 оны 3-р сарын 24-нөөс 25-нд шилдэг шөнө хан улд дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч солонготой Toyota Alphard маркийн автомашинаар зорчиж явахдаа амь хохирогчийг хүнтэй уцаар ярьлаа гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүр толгой зэрэг газартан зохиож зодсны улмаас ухаангүй байдалтайгаар гэмтэл соох судлалын үндэсний төвд хүргэгдэн ирээд 2024 оны 3-р сарын 27-ны өдөр нас барж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Ингээд хэрэг гарсны дараа гэмтлийн эмнэлгийн камерт үзлэг шалгалт хийсэн байдаг. Гэмтлийн эмнэлгийн камерын бичлэгийг шалгахад 3-р сарын 25-ны өдрийн 04 цаг 12 минутанд хохирогч Солонгог төрдөг тэргэн дээр хэвтүүлсэн байдалтайгаар 103 эмч болон шүүгдэгч Дэнер эмнэлэгт орж ирж байгаа нь бичигдсэн байна. Улмаар хохирогч Солонгог эрчимт эмчилгээний тасаг руу авч явах үед Д мөн хамт явж байсан байна. Харин 04 цаг 46 минутанд Д эмнэлгээс гарч гэмтлийн яаралтай тусламжийн хаалга руу алхаж яваа нь камерын бичлэгт үлджээ. Өөрөөр хэлбэл хэрэг гарснаас хойш удалгүй хохирогчийг эмнэлэгт хүргэх үед Д хамт байсан бөгөөд дараа нь эмнэлгээс гарч яваад дүрс бичлэг нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн байжээ. Д гэгч нь яг хохирогч Солонгогийн хэн байсан бэ? Энэ талаар Д-тэй хамт байр түрээслэн амьдарч ясан бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Гэрч Вангийн мэдүүлгээс сонсцгоё. Тэрээр ярихдаа би 2023 оны 3-р сараас хойш өнөөдрийг хүртэл би тухайн орон сууцыг түрээслэн амьдарч байгаа. Би өөрөө үе үе Хятад руу явдаг учраас тухайн орон сууц эзэнгүй байдаг. Би ганцаараа түрээслэн амьдарч агаад 2023 оны 11-р сарын сүүлчээр Д-гийн хүнтэй хамт амьдарч байсан. Д тухайн орон сууцны 2 давхарт амьдарч байсан. Надад Д өөрийнхөө найз охингээ танилцуулаад хэд хэдэн удаа Солонгоо гэх эмэгтэйг миний түрээслэн амьдарч байгаа орон сууцанд авчирч хонож ясан. Д Солонгоо хоёр хайр сэтгэлийн холбоотой найз охин гэдэг байсан. Солонгогийн автомашинаар орой болохоор дуудлагын таксинд явна гэд ээлжилж явдаг байсан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шиг санагдаж байна. Миний түрээслэн амьдарч байгаа тоотод орой Д амь хохирогчийн хамтаар орж ирээд хэл амаар дурамжлоод хараагаад байсан. Тэгэхэр нь би боль гэж хэлээд салгасан. Би өөрийнхөө өрөө рүү амархаар орчоод хэсэг хугацааны дараа буугаад ирсэн чинь амь хохирогчийн толгой нь хагарсан байдалтай цагдаа нар ирээд Дэг аваад явсан. Үүнээс хойш Д амь хохирогчийг хэд хэдэн удаа хэл амаар дурамжилж танхаарч байсан. Өөр гар хүрч байсан талаар би мэдэхгүй байна. Д хэрүүл маргаан хийхээрээ амь хохирогчийг дуудлагын янхан гих мэтээр их муухайгаар хараадаг байсан. Би Д-тэй 2023 оны 10 дугаар сарын сүүлчээр машин барих, жолооч үнэмлэх байхгүй учраас дуудлагын жолоочоор дуудсан чинь Д ирж байсан. Ингээд би Д-гээр машинаа бариулж байгаад сүүлд дуудлагын жолоочоор машин бариулахаар болох юм бол Д-г дуудаж байгээд гар утасны дугаарыг аваад хэд хэдэн удаа машинаа бариулж байгаад найз нөхдийн холбоотой болсон. Д надад хэлэхдээ 5 жил цэргийн байгууллагад ажиллаж байгаад 3 жил цагдаагийн сургуульд сурч байсан. Тэгэд би 8 жил цэрэг цагдаагийн ажил хийж байсан гэж байсан. Мөн Баян хонгор аймагт амьдардаг байсан гэж хэлж байсан. Цагаан сараар аав ээжтэйгээ уулзна гэд Баян хонгор аймаг руу миний машиныг бариад явж исэн гэх мэдүүлгийг өгсөн байна. Уг мэдүүлгээс үзэхэд Дэн цэрэг цагдаатай холбоотой ажил өмнө нь хийж исэн хүн байжээ. Мөн гэрчийн мэдүүлгээр бол талигаач Солонгог Дэн зодддаг байсан нь тодорхой болсон юм. Талигаач Солонгогийн төрсөн эгч нь Д-гийн талаар тодорхой мэдээлэлтэй байсан ба энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Түүний мэдүүлснээр бол
2024 оны 3 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Солонгоо эгчээндээ очиж усанд орж хувцас угаагаад гарч явсан бөгөөд үүнээс хойш эгчтэйгээ уулзаагүй байна. Мөн Дэн Солонгогийн нөхөрлөө утастаж Солонгог явуул гэх мэтээр ярьдаг байсан ба энэ яриаг Солонгогийн эгч нь мэдэж байжээ. Түүнчлэн 2024 оны 3 сарын 8-ны өдөр Дэн Солонгог зоцсон талаар эгч нь сонсож мэдэж байсан байна. Мөн гэрчийн мэдүүлэгт тэрээр хэлэхдээ дүү маань сүүлийн 2 жилийн хугацаанд дээгих залуутай уулзаж байсан хэмээн дурдсан байдаг. Уг болсон үйл явдлын талаар талигачийн нөхөр нь мэдээгүй байсан ба хэрэг болдог орой түнлүү гэмтлийн эмнэлгээс залгаж эхнэр нь хагалгаанд орох болсон тухай дуулгасан бөгөөд одоо ингээ бүгдээрээ талигач Солонгогийн нөхрийн мэдүүлгээс сонсцгоо. Тэрээр дараах мэдүүлгийг шүүхийн хэлцүүлэгт өгсөн. 2024 оны 3 сарын 24-ний орой 20 цагийн үед амь хохирогч гэрээсээ өөрийн машинтай такси үйлчилгээнд явна гэж хэлээд гарсан. Би тухайн өдрийн орой 22 цагийн үед түнлүү залгасан боловч уцаа аваагүй. Ингээд талигаач нь тухайн шөнө гэртээ ирж хоноогүй. Харин 3 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 05 цагийн орчимд гэмтлийн эмнэлгийн мис заслын эмч гэж хүн над руу залгаад та Солонгогийн нөхөр үү гэхээр нь би тийм гэж хэлсэн чинь Солонгоод яаралтай мис засал хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Ингээд би гэмтлийн эмнэлэг дээр очисон. Солонгоонд 1985 онд Улаанбаатар хотод төрсөн айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Эхнэр маань 2 хүүхэдтэй 2022 оноос хойш нэг компанид шүлжигч албан тушаалтайгаар ажиллаж байсан. Эхнэр маань давхар дуудлагын жолоочоор ажиллаж байсан. Том охин маань одоо 16 настай. Бага хүү маань 14 настай. Дэх хүнийг бол танихгүй, харж байгаагүй. 2023 оны 9-р сараас хойш дугаараа нууцлсан утаснаас над руу нэг эрэгтэй хүн залгаад чи Солонгоогоос ал чамайг ална шүү гэж хэлээд уцаа тасалдаг байсан. Сүүлд 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад чи эхнэрээсээ сал чамайг ална, чамайг харж байна гэх мэтээр ярьдаг байсан. Өмнө дугаараа нууцлж ярьж байсан эрэгтэй хүн сүүлд залгасан гэсэн дугаартай ярьсан хүний хоолойтой адилхан байсан. Бусдаар бол Д гэх хүнийг бол танихгүй. 2023 оны 12 сарын 30-ны өдрийн үдээс хойш эхнэр маань гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд толгойн даг зэсэг нь ойдолтой, мөн нүүрний шанаа болон нүүр хэсэг нь хөхөрсөн, хавцсан байдалтай байсан. Тэгэд би яасан? Юу болсон юм бэ гэд асуусан чинь таксинд явж байсан сохтуу эрэгтэй хүн машинаас буухгүй, гэрээ чинь гадаа ирчихлээ, буугаараа гэж хэлсэн чинь тухайн сохтуу хүн бууж ирээд намайг түлхээд би газар унаад толгоохоо хаагалсан гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгэд би яасан? Юу болсон юм бэ гэд асуусан чинь хан уул дүүргийн цагдаад өргөдөл өгөөд хоорондоо учраа олоод шүүхэр орноо гэж хэлж байсан. Тухайн үед би нарийн зүйлийг нь сайн ойлгоогүй. Мөн 2024 оны 3 сарын 9-ний өдөр эхнэр маань гэртээ ирсэн. Эрэхтэй бусдад зодуулсан байдалтай орж ирэхээр нь би яасан юм бэ гэд асуусан чинь хаалганд цохиулсан гэдэг зүйлийг хэлж байсан. Эхнэр маань сүлжмэлийн ажил хийхдээ 24 цаг ажиллаад 48 цаг амраад амарч байхдаа өдөр нь амраад шөнө нь өөрийнхөө машинтай таксинд явдаг байсан. 2023 оны 9-р сараас хойш над руу танихгүй дугаар залгаад харанд би эхнэрээс хин юм бэ гэд асуугаад маргаан болдог байсан. Тэгээд сүүлд тухайн дугаараас залгахаар нь хин гэдэг ямар хүн над руу залгаад байгаа юм бэ гэж асуухад сүүлд надаа Д гэдэг нэрийг нь хэлж байсан. Би Д гэдэг хүн чинь ямар учиртай хүн юм бэ гэхээр таньдаг хүн байгаа юм а. Намайг шантажлаад байгаа юм гэдэг зүйлийг хэлж байсан. Бусдаар бол бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоод байдаггүй. Би биедээ гар хүрч байсан зүйл байхгүй. Амь хохирогч хэр барагтаа уурлаад байдаггүй. Найз нөхөд гэр бүл хамаатан садан дундаа нэр хүнд сайтай, бусадтай маргалдаад байдаггүй. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө. Нэхэмжлэх зүйлийг баримтаар гаргаж өгнө. 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 05 цагийн орчимд гэмтлийн эмнэлгээр очиод гэмтлийн цагдаатай уулзаад эхнэрийг маань хий авчирсан юм бэ гэж асуусан чинь Д гэдэг хүн авчирсан гэж надад дугаар олон нэрийг нь хэлж байсан хэмээн гэрчийн мэдүүлэг өгчээ. Ингээд талигаач Солонгог яг ямар шалтгаанаар нас барсан болохыг тодоохын тулд цогцост нь шүүх хэмжлэгийн шинжилгээ хийсэн. Тухайн хийсэн шинжилгээний дүгнэлтээр 2024 оны 4-р сарын 29-ний өдөр гарсан 1359 дугаартай шинжээжийн дүгнэлтээр талигаачин биед олон тооны гэмтэл тогтоогдсон. Хамгийн хүнд гэмтэл нь толгойн зүүн хэсэгт буюу чамар хай, зулай орчимд үүссэн их хэмжээний хатуу хальсан доорох цусан хураа исэн байна.
Мөн энэ цусан хурааг авах мэс засал хийлгэсний дараах байдал, тархины бүрхүүлийн доорх цус харуулт, тархины эдийн нэвтрэл зэрэг гэмтлүүд илэрчээ. Мөн талигаачин биед өөр хэд хэдэн гэмтэл байсан. Үүнд баруун хазар, баруун гарын сарвуу, зүүн бугалга, баруун мөр, баруун шилб зэрэг хэсэгт цус хуралт илэрчээ. Үүнээс гадна баруун гаймрын хөндийн гадна ханы хугарал, зүүн талын 9-р хавирганд хугарал үүссэн байсан ба баруун хазар, баруун сарвуу, зүүн бугалга, баруун мөр, баруун шилб зэрэг хэсэгт цус хуралт, хуйханд зулгаралт тогтоогдсон байна. Шинжээчийн дүгнэлтээр эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр өөрөөр хэлбэл хатуу эргүү зүйл цохиулах, мөргүүлэх зэрэг үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой хэмээн үздсэн. Гэмтлүүдээс хамгийн ноцтой нь толгойн зүүн хэсэгт үүссэн их хэмжээний хатуу хальсан доорох цусан хураа бөгөөд энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг байна. Харин баруун гаймрын хөндийн хугарал нь хүндөвтөр зэрэгт, зарим тархины гэмтэл болон зүүн 9-р хавирганы хугарал нь хөнгөн зэрэгт тус хамаарчээ. Баруун гаймрын хөндийн гадна ханд хугарал гэдэг нь болохоор баруун хацрын ясны дотор байрлах энэ хөндийн хананд хугарал үүссэн гэсэн үг юм байна. Шинжээчимч мэдүүлэхдээ толгойд үүсэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохилт, дөргилтийн улмаас нэг буюу түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой хэмээн тайлбарлсан. Мөн нүүрний баруун хацарт цохиход гэмтэл үүсч болохыг хэлсэн. Харин талигаачийн нас барсан шалтгааны тухайд шинжээчийн дүгнэлтэнд толгойн зүүн хэсэгт үүссэн их хэмжээний цусан хурааны улмаас тархи дарагдаж улмаар амьсгал болон зүрх судасны дутагдалд орж нас барсан хэмээн тогтоожээ. Мөн шинжилгээгээр талигаачийн биед спиртийн болон мансууруулах, сэтгцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Ингээд талигаачийн биед олон тоног гэмтэл байсан нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогджээ. Мөн дэгийн тухайн үеийн сэтгцийн байдлыг тогтоох зорилгоор шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийсэн байна. Шинжээчдийн дүгнэлтээр дэн өөрийн үйлдэлийг ойлгож, ухамсарлах чадвартай байсан ба хэрэг хариуцах чадвартай хэмээн тогтоосон. Харин тухайн шөнө яг юу болсон талаар дэ шүүхийн хилцүүлгийн үеэр өөрийн тайлбарыг өгсөн байдаг. Ингээд шүүгдэгч дэгийн өгсөн мэдүүлгээс сонсцгоё. 2024 оны 3 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө би Ам хохирогч Солонгогийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Sky Resort амралтын газрын харалдаа танилын цагаан өнгийн Альфорд маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 22 цагийн орчимд явж байсан чинь Ам хохирогчийн гар утсан дуурайд нэг хүнтэй утсаар яриад маргалдаад байсан. Тэгэд би уурлаж Ам хохирогчоос юу хүү юм бэ? Чам руу урд нь өмнө бас залгаад байсан биз дээ гэж хэлээд би машин бариад явж байсан чинь Ам хохирогч миний хүзүүрөө гараараа цогсон. Би уурлаад чи яаж байгаа юм бэ гэд Ам хохирогчийн нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохиж мөн толгойн тус газарт нь гараараа нэг удаа цогчхоод би машина бариад явж байсан чинь Ам хохирогч намайг зогсож бай. Би засмар байна гэхээр нь би зам дагуу зогссон чинь Ам хохирогч машинаас бууж би засчаад буцаж машинд орж ирээд суугаад явцгаая гэж хэлсэн. Ингээд миний түр амьдарч байсан гэрлөө явж байхад Ам хохирогч надтай юм ярихгүй унтаа байдалтай явж байгаад ирсэн. Би машинаас буугаад хашаа онгойлгож машинаа оруулчихад Солонгоог сэрээрээ гэж хэлсэн чинь Солонгоо сэрэхгүй унтаа байдалтай байсан учраас түшээд оруулсан. Би зочны өрөөний буудан дээр суулгаад буцаж гараад машинаа гаражид оруулчихад буцаад гэрлөө оруулах гэж нүүрлөө нуус цацсан боловч зэрэхгүй байхаар нь би яаралтай түргэн тусламжийн 103 дугаард мэдээлэл өгсөн. Шөнө 00 цагийн орчимд яаралтай түргэн тусламжийн 103-ийн эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай байна гэж хэлээд аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очисон чинь эмчнэр ухаангүй байна. Сэхэнд оруулах шаардлагатай гэж хэлээд намайг арга гэртэнд хэллээрэй гэж хэлэхээр нь би эмнэлгээс гараад явсан. Би хэрэг гардаг өдөр Солонгогийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж мөн толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохиж зодсон. Би хардталтаас болж Солонгоог зодож амь насыг нь хохироосноо хүлээмжшүрч байна гэх мэдүүлгийг өгсөн. Ингээд энэ хэрэг шүүхийн шатанд шилжсэн байна. Дараагийн нэг чухал баримт бол шүүгдэгчтэй болон Ам хохирогч Солонгой нарын гар утсанд хийсэн үзэлгээр илэрсэн чат дууд зурсууд юм. Гар утасны үзэлгээр WeChat руу орж шалгахад 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой Ам хохирогч Солонгойн дээтэй хамт пи уух талаар чат бичиж байсан нь тогтоогдсон. Харин маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Солонгой дээд хандаж чамайг хайрласны минь хариуг ингэж барьж байгаа юм уу те хэмээн бичсэн байна.
Үүнээс хойш 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Солонгоо мөн дээд нилээд ноцтой агуулгатай мессеж илгээжээ. Тэр мессежиндээ би ч бас эрүүл мэндээрээ хохирсон шүү. Тэгээд ч шүүх хуралд ороогүй байж битгий ингэж ял эдэлж байсан гэж гарч ирэхгүй л гэж байна лээ штэ. Би прокурортой ярьсан. Харин ч би тулдаа эрүүл мэндээрээ хохироод ингээд салж байгаад баярлаарай. Надаас өөр байсан бол чи ийм юм яриад байж байхгүй л байх шүү. Чи өөрөө битгий сүржигнээд хүн зодчоод ингээд зүгээр явж байгаадаа л баярлах байтал. Яасан том юм ярьдаг юм. Чи хүнийг зодож хайрладаг юм уу хэмээн битсэн байв. Өөрөөр хэлбэл Солонгоогийн өөрийнх нь бичсэн энэ мессежээс харахад тэрээр дээд өмнө нь өөрийг нь зодож үүний улмаас эрүүл мэндээрээ хохирсон гэж хэлж байсан бөгөөд мөн прокурортой ярьсан тухайгаач дурдсан байгаа юм. Харин үүнээс хойш тэдний харилцаа улам хурцагдсан бололтой. 2024 оны 3 сарын 20-ны өдрөөс эхлэн Дэн Солонгоо руу дахин чад бичиж эхэлсэн байна. Тухайн мессежүүдээс нь харахад Дэн Солонгоог өөр эрэгтэй хүнтэй холбоотой гэж хардсан байж болзошгүй нөхцөл байдал илүү тодорхой харагддаг. Тухайлбал Дэн өмнө говийн уурхайн галтар залуу ирээд буудалд тэврээд хөвтөж байна уу? Онгоо юм аа хаа гэж бичсэн бөгөөд цаашлаад зайлаа ахиж битгий над руу юм бичээрэй. Хариу хэрэггүй зүгээр л зайлаа гэх зэргээр бичиж эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй 32 секундын дууд зурс мөн хадгалагдсан байсан. Тус дууд зурсыг тоглуулж үзэхэд эрэгтэй хүн. Онгойтой хар яшка яасан юм хээ. П өмнө говоос ирсэн уурхайн галтар залуу ирсэн. Яасан? Хэдэн 5 цаас салгах гээд санхүүгүй болцсноо. Тэгээд нөгөө хэдтэйгээ буудалд орчоод тэгээд хөвтөж байгаа юм уу? Нүдний булаатай хүүхэн онгойтой юмаа чи нэрээ ичиж амьдрмаар юмаа да зайлуул. Одоо над руу дахиж янз бүрийн бичээд байгаараа П минь хариу хэрэггүй шүү. Чи одоо зүгээр зайл яамын шамшиг яа надад одоо миний амьдралд хэрэггүй болсон. Яа хүүхэн юмдаа чи нэрээ гих зэргээр Солонгоог доромжилж хардаж ууралсан байдлаар ярьсан нь тэмдэглэгдсэн байна. Ингээд харахад гар утасны үйлчлэгээр илэрсэн эдгээр чат болон дууд зурсууд нь Дэ Солонгоо нарын харилцаа өмнө нь дотн байсан боловч цаашдаа зөрчилтэй болж Солонгоо Дэг өөрийг нь зодсон гэж хэлж байсан. Харин дараа нь Дэ Солонгоог өөр эрэгтэй хүнтэй холбоотой гэж хардан улмаар маш бүдүүлэг үг хэллэгээр доромжилж байсныг харуулах баримт болж байгаа юм. Эдгээр нь хэрэг давагцсан гар утасны үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр 1-р хавтас цэргийн 2-р талд тусгагдсан байна. Ингээд шүүх хуралдааны үеэр талууд хэргийн талаар өөр өөрийн гэсэн байр сууриа илэрхийлжээ. Улсын яллагчийн зүгээс Дэн 2024 оны 3 сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Солонгоотой хамт автомашинаар зорчиж явахдаа маргалдаж улмаар нүүр толгой хэсэгт нь цохиж цоцсон. Үүний дараа Солонгоо ухаангүй байдалтай эмнэлэгт хүрэгдэж 3 сарын 27-ны өдөр нас барсан хэмээн үзсэн. Харин шүүхийн хувьд энэ үйл явдлыг тогтоохдоо зөвхөн нэг хүний мэдүүлэгт тулгуурлаагүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд хоорондоо зөрчилдөөгүй харилцан уялдаатай байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн ноцтой нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнсэн. Мөн Дэгийн мөрдөн шалгах ажиллагааны үеэр болон шүүхийн хилцүүлэг төгссөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар батлагдсан гэж шүүх үтсэн. Хамгийн гол нь Дэн Солонгоогийн нүүр толгой зэрэг хэсэгт цохиж зодсон үйлдэл болон Солонгоогийн нас барсан шалтгаан хоёрын хооронд шууд шалтгаанд холбоо байсан хэмээн тогтоосон. Тиймээс Дэгийн зодсон үйлдэл нь Солонгоог нас барахад хүргэсэн хэмээн шүүх үтсэн. Ингээд Дэг эрүүгийн хуулийн 11-р зүйлийн нэгдэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлцэн гин буруутайд тооцсон байна. Мөн ял шийтгэл оногдуулахдаа Дэн өмнө нь хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулж байсан нөхцөл байдлыг авч үзсэн. Ингээд шүүхээс Дэд 13 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Мөн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэсэн байна. Ингээд Дэгийн бичлийн идэлх нийт хорих ял нь 13 жил 1 сарын хорих ял юм. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад идэлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин хохирол, хор уршигын тухайд хохирогчийн арга гэргийн зүгээс оршуулгын зардал болон сэтгцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон оршуулгын зардлаас 15 сая 273,710 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлсэн. Мөн Солонгоогийн нас барснаас үүдэн учирсан сэтгцэд учирсан хор уршигт 122 сая 100,000 төгрөгийг
гаргуулахаар болсон байна. Ингэснээр нийтдээ 137 сая 373 мянга 710 төгрөгийг дээгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөд олгохоор шийдвэрлэжээ. Ингээд өнөөдөр энд хүрээд өнөөдрийн дугаар дуусаж байна. Тэгээ та бүхэн бас санал бодлоо зөв болгосон комент хэсэгт илэрхийлээрэй хэмээн хүсье. Мөн суугаад дагаж амжаагүй хүмүүс байгаа бол суугаад дагаад суугаад дэмжээрэй хэмээн хүсье. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.